За сайн байна уу? Би Чингэлтэй дүүргийн өндөр насны Зэрэгмаа гэдэг хүн байна. Энэ өнөөдрийн яриж байгаа энэ хулгайлагдсан эрхчлөө амьд явах эрх гэдэг энэ асуудал бол маш чухал асуудал юм аа. Энэ би бүр зориуд ач холбогдол өгч өчигдөр ороноос хойш бодож байд энэ асуудал дээр би бүр өөрийнхөө өгөө хийхийг гэж бодож ирсэн. За яг нь ерөн зүгээр одоо улсын хэмжээний том ийм асуудлууд одоо сая ярьж байгаа жишээлбэл эрх нь маш их өсөлтсөн анон донхны захирласан инженер одоо бид сошиал байнг үзэж байгаа би байнг дэмждэг. Үнэхээр энэ хүн болоод одоо сууд чөлөөтэй явж байгаа юм шиг мөрдөнгөөс яг их явж байгаа гэдэг талаас би энэ хүнийг аюул өөрөвдөж хайрладаг. Бид нар бол одоо энэ эрхчлөөний тухай ярихдаа алдагдсан одоо эрхийн тухай ярих юм бол бид нар бүгдээр нь байгаа. Бид нар тийм эрхчлөөтэй чадж байгаа юм уу? Зүгээр л одоо энгийн хэдэн ахмадуудынхаа тухай би одоо тэр том дээр гадаадд эрхэн зөрчигдсөн, мөнх эрхэн зөрчигдсөн гэдэг хэлдэг биш. Зүгээр энэ сууж байгаа хэдэн ахмадуудын эрх яаж зөрчигдөж байгаа юм бэ гэдэг дээр бид нар бодох хэрэгтэй. Яг өнөөдөр зарим ахмадууд нь амьдралдаа хүрэлцэхээр 2 сая, 3 сая, 4 сая төгрөгийн дэлгүүр авчаахад зарим 500 мянган төгрөгөөр энэ тариа, хоол, хүнс бүх юмдаа хүргэхэд зүтгэж явах ёстой вэ? Энэ чинь настангийн энэ одоо насаараа энэ Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэсэн ахмадуудын эрхийг зөрчиж байгаа асуудал мөн гэж би хувьдаа бодож байна. Энэ бол үнэхээр ноцтой зөрчиж байгаа асуудал. Яг улсын орныхоо хөгжлийн төлөө манайч бай, цэвэрлэгч бай. Одоо дарагч бай, сайдч бай, юу ч хийгээд ингээд зүтгэж явсан. Тийм хүмүүсийг өнөөдөр бид нар чи бага ажил хийжсэн. Чи бага дэлгүүр авах ёстой. Чи өвдөд одоо энэ төрх мөнгөгүй байх чинь чиний зөвөө гэдэг маягаар ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй гэж би өөртөө боддог. За дараагийн нэг асуудал. Би энэ чинь улсын хурлын гишүүд хэрвээ ирсэн бол өшөө сайн мэдээсээ сонсоосоо амьдтайгаа ахмадуудын эрх эндүү зөрчиж байна. Өнөөдөр ахмадууд эрхийн болсон зүйлчилгээ бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа шүү дээ. Чадахгүй байгаа. Энэ эрүүл мэндийн яамч нь шүү дээ. Нэг янзын сонин шийдвэр гаргачих юм. Байсгээл өөрчилчих юм. Та нар мөнгө сайхан гэж сайд байж хад хэлжсэнийг санаж байна уу? Би бүр тэр үгэнд айгүй эмзэглэж байсан. Хавар болохоор зэрэгэл энэ хідэн ахмадууд эмнэлгүүдэд очиод л одоо биеийнхаа ядаргаагаа тайлах гэж байна гэд хамаг эмнэлгийн орыг бөглөчих юм. Одоо ахмадуудыг бити аав гэж. Энд ч одоо юу гэж байгаа юм бэ? Угаасаа л настай хүн гэдэг чинь одоо би өөрөө залуу байхдаа ээж аваагаа ядарч ирсэнгүйг сайн мэдж байгаагүй юм байлээ. Би өөртөө тэр үнийгээ бас дүгнэлт хийдэг. Тэгээ одоо өөрөө яг ингээд насны дээр гараад ирэхээр зэрэг үгүй яаж ээж минь тэр одоо 70 настай үнийгээ саагаа сууж ирсэн бол гэж бодох үе надад байдаг. Яг тэрнтэй адилхан одоо энэ ахмадуудыг энэ төрчин ерөөсөө үнэндээ болоод яг хөсөр одоо хүүхэд ахмад хоёрыг бол ердөө тэгэл хайцсан байж штэ. Бас залуучуудыг ялгаагүй ажлын байраар хангаж чадахгүй. Чи чаддаг бол ажиллаа болоод хийж чадахгүй бол байл. Дараагийн нэг ноцтой асуудал. Өнөөдөр гадагшаа дотгошоо тэмцээн уралдаан элдв хангаа юмд яваад ард түмний үр хүүхдүүд ямар сайхан медаль аваад одоо дэлхийд нэр алдраа дуурсгаж байна. Гэхдээ энэ олон дарга сайдуудын хүүхдүүдэд тэгж байгаа хүн байгаа мó? Юу ч байхгүй. Тэгсэн мөртөнгөөс нөгөө сургалтын сангийн тэтгэлэг чинь маниусын үр хүүхдүүд олдохгүй шүү дээ. Дандаа л тэдний хүүхдүүд аавна. Энэ чинь бол хүний эрхийг зөрчиж байгаа том асуудал мөн үү? Би бол энийг мөн гэж бодож байгаа. Яагаад миний хүүхэд өнөөдөр 10 жил, 12 жилийн онд төгсчөөд тэгээд тэр төрийн сангийн зээл тэр тэтгэлгэнд хамрагдаж болдгүй юм. Сайдын хүүхэд яхаараа арын хаалгаар авч явах ёстой юм. Яагаад авчгаа тэрнийгээ буцаагаад төлдөггүй юм. Тэр өндөр боловсрол эзэмшээд ирсэн бол өндөр чанартай ажиллаа хийгээд тэр зээлээ төлөх ёстой. Энэ шудраг зарчим. Бид нар 90-89 оноос хойш шудраг ёсны төлөө өдөө тэмцэж ирчихэд эцсийн дүндээ тэр тэмцэж явсан улсууд тэр шудраг ёсыг чинь хүртэж чадахгүй байна. Маш их эрх зөрчигдж байна. Зүгээр наад зах нь дүүрэг хороондоо ялгуурлагддаг. Тэнд хідэн ардын намын гишүүдэл баяр тэмдэглээл бэлэг сэлэг аваад явж гэнэ үгэхээс арчилсан намын гишүүд бол ерөөсөө тэдний нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах.
Энийг бол бид нар хэлэх ёстой. Энэ дарга нар энийг бол мэддэг байх ёстой. Би тэгээд өнөөдөр зориуд хэлмээр байна. Нэлээд олон удаагийн үйл явдлаас нь би харж ирсэн одоо энэ хүний эрхийн ардчилсан намын хүний эрхийн гэдэг энэ ган баяр дарга бол нэлээд хүмүүсийн төлөө тэмцээд яваад байгаа нь бас их зөв зүйтэй юм аа. Тэгэхдээ олонний нүдэн дээр ил гараагүй одоо сая миний хэлж байгаа энэ асуудлууч гэсэн үнэндээ бас маш ноцтойгоор эрхэн зөрчигдөөд чив чимээгүй хідэн ахмадууд чинь тэнцээ дөрөвчээс эхлээл нүд данаад явж байгаа шүү. Энэ үнийг анхаарах ёстой шүү гэдэг ямиг л би зориуд хэлэх гэж бодож ирсэн юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.